Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry. За манай компаниас өнөөдөр зохион байгуулж байгаа Glass Labware Washer гэдэг ийм сургалт танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд манай өнөөдрийн үйл ажиллагаа хэлж байна. За дахин компани Азийн бүсийг хариуцсан захирал Даниэл Ли одоо бидэнд энэ лабораторийн washering талаар түүний одоо бусад хэрэглэгдэхүүний талаар дэлгэрэнгүй танилцуулах юм. За ингээд дахин компани Азийн бүсийг хариуцсан захирал Даниэл Лиг урьж байна. 네, 보이시나요? 네, 보입니다. 예, 생-네노, 예, 반갑습니다. 저는 대한과학에서 근무하고는 다니엘이라고 합니다. За бүгдээ сайн байцгаана уу? Dayan Scientific компаниас мэдчилж байна. 다니엘 гэдгээ. 오늘 제가 여러분께 소개시켜드리고 싶은 제품은 글라스웨어 워시와 관련된 제품입니다. За өнөөдрийн та бүхэн танилцуулахыг хүсэж байгаа бүтээгдэхүүн болохоор шил сав угаах төхөөрөмж буюу Glassware Washer гэсэн тоног төхөөрөмжийг танилцуулах гэж байна. 오늘 제 발표는 약 한 15분에서 20분 정도 걸릴 걸로 예상이 되고요. 발표가 끝난 다음에 궁금하신 사항이 있으시면 질문 부탁드리겠습니다. За өнөөдрийн танилцуулах байгаа бүтээгдэхүүн маань болохоор ерөнхийдөө 15-аас 20 минутын хугацаанд л танилцуулах байхаа. За хэрвээ танаас ингээд асуух зүйл байх юм бол PPT-ний дараа асуулт хариулт явуулах болно. 보통 이제 실험실에서 클리닝 하는 프로세스에 대해 먼저 저희가 얘기를 좀 드리고 싶습니다. За ерөнхийдөө одоо лабораторид шил сав угаадаг процессын үйл явцын дагуу та бүхэнд эхлээд танилцуулахыг хүсэж байна. 여기 화면에 보이시는 것처럼 대체적으로 실험이 끝나고 혹은 실험 전에 클리닝 글라스웨어나 플라스틱웨어의 클리닝이 필요한데요. 여기 보이시는 절차에 따라서 대부분 진행하고 계실 겁니다. За яг одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа шиг та бүхэн ч гэсэн харж байгаа тийм ээ. За ихэвчлэн одоо лабораторийн одоо үйл ажиллагааны өмнө болон одоо лабораторийн үйл ажиллагаа дуусны дараах одоо шил сав болон одоо пластик зүйлсүүдийг угаах шаардлагатай байдаг. 일단은 클리닝 진행을 하실 때 글라스웨어나 플라스틱웨어를 처음에 올가닉 솔벤트, 아세톤 같은 거를 이용해서 처음에 린싱을 진행을 합니다. За эхлээд болохоор одоо шил сав болон одоо пластик зүйлсүүдийг угаахдаа цэвэрлэж угаахдаа одоо органик одоо үлдэгдлийг органик уусгагч юм уу эсвэл хөвшлэн ацетоноор одоо цэвэрлэж угаадаг байгаа. 이제 그 다음에는 본격적으로 세척, 클리닝 프로세스가 진행이 되는데요. 통상적으로 따뜻한 탭 워터를 이용해서 세척을 하고 그리고 뭐 그 거품을 내서 그 글라스웨어나 플라스틱웨어를 이렇게 브러싱, 이렇게 세척하게 됩니다. За тэрний дараа ингээд одоо яг маш сайтар угаахын тулд бид нэр одоо бүлээн усаар шил сав бол пластик зүйлсийг бүлээн усаар одоо сайтар угаадаг ба бидний мэдгээр болохоор ёшоор ингээд цэвэрлэж угаадаг байгаа. 그 다음에 이제 거품들을 깨끗한 물로 씻어내고요. 그리고 이제 경우에 따라서는 증류수를 이용해서 깨끗한 물로 다시 한번 세척을 하게 됩니다. За тэрний дараа одоо цэвэр ус буюу цэвэр усаар одоо нэрмэл усаар бид нэр ингээд цэвэрлэж ариутгаж ахиж ингээд зайлдаг байгаа. 그다음에 마지막 단계로 이제 그 세척한 글라스웨어 혹은 플라스틱웨어를 좀 더 빨리 건조를 하기 위해서 아세톤을 다시 한번 표면에 뿌려줘서 좀 더 드라이, 건조가 빨리 일어날 수 있도록 진행하고 있습니다. За тэгээ түүний дараа одоо хамгийн сүүлийн явц болох одоо шил сав болон пластик зүйлсээ бид нэр угаагаад хатаасныхаа дараа хатаах процесс үйл явцыг нь хурцсахын тулд бид нэр ацетоноор одоо дахин зайлж гадагшлуулдаг байгаа. Тэгэхээр одоо хатах одоо үйл явц нь илүү хурцснаа гэсэн үг.
이렇게 해서 세척이 된 글라스웨어들은 통상적으로 드라잉 오븐이나 아니면은 드라잉 렉에 걸쳐서 추가적인 건조 과정을 거치게 됩니다. За бас мөн одоо нэмэлтээр сэл савыг хатаах процесс болохоор бид нэр drying oven ч юм уу drying одоо хатаах одоо тэр тавиур болон ракуудыг ашиглаад бид нэр хатаадаг ба хатаах үйл явцсан дээр нэмэлтээр 아마 이런 과정들이 보통 일반적으로 실험실에서 사용되는 과정들이고 지금 지금 이제 교육에 참석하신 분들이 다 진행하고 있는 과정일 텐데요. 한국 같은 경우에는 실험실에서 이런 세척 과정들을 직접 그 리서처 연구원들이 직접 손으로 세척하는 경우들도 있고 오늘 제가 소개시켜드릴 장비를 이용해서 세척하는 경우들도 있습니다. За ихэвчлэн ерөнхийдөө яг саяны одоо ярьсан одоо энэ үйл явцыг болохоор лабораторид бид нэр ихэвчлэн хэрэгэлдэг. Гэхдээ угаах үйл явцыг болохоор ихэвчлэн ер нь бол гараараа ингээд угаадаг байгаа. Гэхдээ саяны ярьсан шиг одоо бидний үзэх гэж байгаа glassware washer буюу одоо тэр одоо угаагч төхөөрөмжийг ашиглаад бас угаах хүмүүс ч бас ихэвчлэн байдаг. 그래서 오늘 제가 교육에서 제가 소개해드릴 제품들을 이제 뒤에서 하나하나 설명을 드리겠고요. 제품 설명을 보시면서 현재 사용하고 계신 장비들 혹은 뭐 추가적으로 필요하신 장비들이 있으면 언제든지 그린 케미스트리 쪽으로 문의 주시기 바라겠습니다. За одоо дараагийн PPT-ийн хуудсан дээр маань дэлгэцэн дээр маань болохоор би та бүхэнд яг нэг нэгээр нь одоо угаашил сав угаах төхөөрөмжүүдийн талаар тайлбарлах болно. За одоо яг хэрэглэх шаардлагатай байгаа эсвэл цаашдаа яг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байгаа тоног төхөөрөмж байх юм бол та бүхэн бас Green Chemistry руу холбогдох боломжтой. 그래서 아까 그 말씀드린 클리닝 하는 과정들에서 저희가 사람이 직접 할 수도 있지만 제품을 이용하면 좀 더 빠르고 편안하게 그렇게 진행할 수 있습니다. За түрүүний ярьсанчлан яг гараараа ингээ угаах үйл явцыг хэрэглэж болох ч гэсэндээ одоо тайлбарлах байгаа тоног төхөөрөмжөөр дамжуулаад илүү хурдан бас илүү амар хялбараар та бүхэн одоо шил сав болон тоног төхөөрөмжийн шил сав одоо пластик зүйлсүүдээ угаах боломжтой байгаа. 글라스웨어 클리닝을 저희가 도와줄 수 있는 제품들은 저희가 총 4가지 제품들이 되겠습니다. 울트라소닉 클리너, 글라스웨어 워셔, 드라잉 오븐, 그리고 드라잉 렉 이렇게 총 4가지 제품들이 되겠고요. 그거에 대해서 제가 하나하나 설명드리도록 하겠습니다. За одоо шил сав угаа цэвэрлэхэд туслах тоног төхөөрөмжийг тайлбарлах чинь. За нийтдээ 4 буюу glassware washer, ultrasonic cleaner, drying oven, drying rack гэсэн 4 төрлийн тоног төхөөрөмжийг та бүхэд танилцуулах гэж байна. 첫 번째로 울트라소닉 클리너입니다. 많이 지저분해진 이물질이 많은 글라스웨어의 경우엔 일반적인 브러싱을 통해서 일반적으로 저희가 세척하기가 좀 어렵습니다. 그런 경우에 소킹이라고 하는 과정을 거치는데요. 그런 과정에서 사용할 수 있는 장비입니다. За ultrasonic clean болохоор одоо яг энгийн бидний ингээ өдөр тутамд ашигладаг бас тоног төхөөрөмж. Гэхдээ энэ юугаар ялгаатай вэ гэхээр бид нэр янз бүрийн одоо хог хаягдл ч юм уу ингээд одоо наалдаа ингээд маалтаад хатсан одоо тийм байх юм бол зүгээр нэг сайз буюу одоо яшаар ингээд угааж цэвэрлэхэд маш хэцүү байдаг. Тийм тохиолдолд одоо хэд дуу авианы тусламжтайгаар одоо цэвэрлэх боломжтой тийм тоног төхөөрөмж байгаа. 그래서 저희 대한과학에서 저희가 공급하고 있는 울트라소닉 클리너는 다양한 종류로 준비가 되어 있습니다. 사용하시는 목적에 따라서 아날로그 타입, 그리고 디지털 타입, 그리고 라지, 그러니까 큰 용량의 울트라소닉 클리너도 공급이 가능합니다. За манай дайны хаанчаас одоо та бүхэнд хангаж өгөх боломжтой маш олон төрлийн одоо 3 төрлийн ultrasonic cleaner байна. Analog, digital, large гэсэн 3 хэмжээтэй. За тэгээд хэрэглэж байгаа одоо яг зорилгоосоо шалтгаалаад та бүхэн хэмжээгээс сонгоод хэрэглэх боломжтой байгаа. 그래서 가장 작은 사이즈의 울트라소닉 클리너는 1.2리터짜리 가장 아날로그 타입의 제품이 있고요. 가장 큰 제품으로는 74리터급의 큰 울트라소닉 클리너도 준비가 되어 있습니다. За хамгийн жижиг буюу 1.2 литртэй аналог одоо type хэлбэрийн загварынх байгаа. За хамгийн том гэх юм бол 74 литрийн том одоо хэмжээний ultrasonic cleaner бас байгаа.
그래서 일반적인 상황에서 사실 울트라소닉 클리너가 꼭 필요한 건 아닙니다. 다만 이물질이 많은 글라스웨어를 사용하시는 경우에는 글라스웨어 워셔를 사용하시기 전에 울트라소닉 클리너를 통해서 먼저 세척을 하시는 걸 권장드립니다. За ерөнхийдөө болохоор яг ультрасоног клинерийг одоо заавал зайлшгүй одоо шаардлах ёстой угаах хэрэглэх шаардлагатай гэсэн үг нь бол биш. Тэгэхээр яг ямар үед хэрэглэх хэрэгтэй юм бэ гэхээр одоо бүр ингээд түрүүний хэлсэнчлэн одоо ингээд наалдаад хатцсан тийм одоо хэцүү тийм шил савнуудыг болохоор одоо glassware washer хэрэглэхээс өмнө ультрасоног клинерээр бас цэвэрлээд тэгээд дараа нь угаадаг байх нь. 다음은 글라스웨어 워셔입니다. 글라스웨어 워셔 같은 경우에는 저희 회사 제품은 맥스크럽 T1이라는 제품이 한 가지 있고요. 글라스웨어 워셔 자체는 굉장히 많은 종류들이 많이 현재 시장에 다양하게 준비되어 있습니다. За Даян Scientific-аас одоо та бүхэн хангаж өгч чадах glassware washer-ийн моделийнх нь нэр болохоор Maxcraft T1 гэсэн тийм төрлийн шил сав угаагч тоног төхөөрөмжийг нийлүүлж хангаж чадах нэ. За тэгээд энэ нь болохоор бас маш олон төрлөөр ингээ ажилдаг тийм бүтээгдэхүүн тоног төхөөрөмж байгаа. 그리고 저희 글라스웨어 워셔 같은 경우에는 엔트리 타입, 가장 기본적인 타입이라고 생각하시면 되겠습니다. 그래서 온도 레인지는 최고 80도까지 저희가 내부에 히터가 장착되어 있어서 일반 수돗물을 80도까지 끓여서 세척하는 과정을 거치게 됩니다. За яг энэ хүүд одоо зурган дээр харагдаж байгаа тоног төхөөрөмжийн төрөл нь гэх юм бол ерөнхийдөө яг ерөнхий буюу ингээд байнгын ашиглагддаг одоо энгийн хэлбэр нь энгийн төрөл нь байгаа. За тэгэхээр дотор нь болохоор ингээд халаах төхөөрөмж бас дотор байдаг учраас хэрэглэхэд бас маш хялбар байдаг. За тэгээд температурын одоо хүрээ нь гэх юм бол 80 градус Цельс хүртэл халаах боломжтой байгаа. 그리고 그 사용하시는 세척 그 과정들이 조금씩은 다를 수가 있는데요. 기본적으로 저희 제품들은 총 기본적인 6가지 프로그램이 세팅이 되어 있습니다. 밑에 하단에 보이시는 것처럼 프리워시, 라이트 워시, 스탠다드 워시, 그리고 인텐스 워시 등으로 나눠져 있기 때문에 사용하시는 어플리케이션에 따라서 선택을 하시면 되고, 추가적으로 고객님이 원하시는 세척 방법들이 있으시다면은 커스터마이제이션으로 프로그램을 하나 더 추가해서 그렇게 이제 세팅해서 사용할 수 있게 설계되어 있습니다. За тэгээд хүн болгоны одоо яг хэрэглэгч болгоны одоо угаах үйл явц шил саваа угаах одоо үйл явц буюу одоо арга барил нь өөр байгаа шүү дээ. Тэгэхээр за яг энэхүү тоног төхөөрөмжний хувьд гэх юм бол одоо урьдчилан одоо суулгасан 6 төрлийн програм байдаг. За тэгээд бидний одоо хэрэглэж байгаа зорилго буюу бидний хэрэглэж байгаа аппликейшныг дагаад бас биднээс өөр төрлүүдээс хэрэглэж болно. Одоо жишээ нь одоо яг энэ доор сая дурдсан шиг одоо ахын хэрэглээний усаар зүгээр угааж болно. Эсвэл угаалгын нутгаар эсвэл зайлж угаах гэх мэтчлэнгээр одоо өөр төрлөөр та бүхний хэрэглэх одоо төрлөөс нь хамаарат төрлөө сонгоод ингээд ашиглаж болно. За тэгээд бас одоо та бүхний хэрэглэгч та бүхний одоо угаах шил саваа угаах аргууд гэж байгаа. За тэр аргаасаа одоо шалтгаалаад магадгүй одоо урьдчилан суулгасан тэр 6 програм ингээд 6 програмаас өөр одоо нэг програмыг ингээд суулгах шаардлагатай байна гэх юм бол нэмэлтээр өөр програм суулгах боломжтой гэсэн үг. 그리고 글라스웨어 워셔에서 가장 중요한 거는 얼마나 깨끗하게 세척을 할 수 있냐가 가장 중요합니다. 그래서 저희 제품 같은 경우에는 강력한 워터 펌프를 가지고 깨끗한 세척이 이룰 수 있도록 설계가 되어 있는데요. 저희 제품의 워터 펌프는 그 내부 리서큘레이션이 400리터 per minute로 1분에 400리터의 서큘레이션이 가능한 강력한 워터 펌프를 사용해서 깨끗한 세척을 이루어지게 가능합니다. За энэ тоног хөрөмжний хувьд гэх юм бол одоо хэр одоо сайтар угаад цэвэрлэж байна вэ гэдэг нь маш чухал. За тийм учраас манай зүгээс болохоор маш одоо чанартай сайн чанарын одоо усны памп одоо суулгасан байгаа. За тэгэхээр энэ нь болохоор яаж юм бэ гэхлээр одоо минутанд 4 литр одоо эргэх хүчин чадалтай тийм одоо тоног төхөөрөмж байгаа.
그리고 글라스웨어의 경우에 여러 가지 모양의 글라스웨어를 안에 넣고 사용하시는 경우가 많기 때문에 내부적인 랙이라든지 어떤 바스켓이 있는지가 중요합니다. 제가 뒤에서 설명드리도록 하겠습니다. За тэгээд маш олон төрлийн шил сав угаах учраас рэк буюу тавиурн ч гэсэндээ бас олон төрлийн сонгож хэрэглэх боломжтой. За та бүхэнд одоо ингээд зургаар танилцуулъя. 이 화면에 보이시는 것처럼 밑에 부분에 있는 것들이 저희가 공급 가능한 랙입니다. 첫 번째 보이는 랙, 그 트레이 형식의 랙이 저희가 기본적으로 제공을 해드린 랙이고요. 사용하시는 글라스웨어의 종류에 따라서 여기 보이시는 것처럼 바스켓 타입 혹은 그 플라스크를 꽂을 수 있게 그렇게 이제 랙 형식으로도 제작이 가능하고 필요하신 경우에는 원하시는 모양이 있으시면 저희 쪽에 문의를 해주시면 원하시는 모양대로 저희가 제조를 해서 공급도 가능합니다. За зурганы одоо доотлын хэсэг дээр харж байгаачлан дөрвөн төрлийн одоо ракууд байна тий. За тэгэхээр хамгийн эхнийх нь буюу 100 гаруй талын ракийг болохоор одоо яг манайхаас хэрэв Glassware washыг худалдаж авах юм бол яг дагалдаж одоо ирдэг тийм рак байгаа. За дараагийнх нь болохоор одоо яг та бүхний хэрэглэх одоо угаагшил савнаас шалтгаалаад өөр одоо сакс ч юм уу эсвэл өөр ракуудыг ингээд бас нэгээр танаа талах боломжтой. Эсвэл бүр яг энэс өөр бид нэр ингээд яг хүссэн загвараараа юм рак хийлгмээр байна гэх юм бол яг та бүхэн өөрсдийнхөө одоо хүссэн загвараа хийлгээд бас манайхаар захиалуулаад хийх боломжтой, хийлгэх боломжтой. Яг тэгэхээр та бүхний хүссэн загвараар бид нэр хийгээд та бүхэн хангаж өгөх боломжтой гэж байна. 예, 그리고 여기 보이시는 것처럼 스프레이 암이 한 개의 스프레이 암이 내부에 있어서 동작 중에 빠르게 회전하면서 강력한 워터 펌프로 인해 깨끗한 세척이 이루어지고 있고요. 그리고 오른쪽 사진의 경우에는 설치 시에 어떤 튜빙들, 어떤 커넥션들이 이루어져야 되는지에 대해서 설명드리겠습니다. За одоо энэ 100 гаруй талд байгаа spray arms гэсэн нь болохоор одоо шүршигч буюу за энэгээр дамжуулаад бид нэр одоо маш одоо сайн чанарын одоо бат бөх те сайн чанарын одоо water pump буюу усны одоо пампаар дамжуулаад маш сайн чанарын угаах одоо үйл явц маань өрнөдөг байх нь. За тэгэхээр баруун талынх нь болохоор installation drawing гэдэг энэ нь болохоор одоо суйрлуулалтын зураг байгаа. Яг хэрхэн суйрлуулах вэ? Хэрхэн одоо холбосон байгаа вэ гэдгийг харж болно энэ зурагнаас. 그래서 글라스웨어 워셔를 설치를 하려면 기본적으로 몇 가지 항목들이 필요합니다. 첫 번째는 이제 전기로 동작하는 장비이기 때문에 충분한 전기 공급이 가능해야 되겠고요. 그리고 물로 세척을 하는 장비이기 때문에 탭 워터, 그러니까 수도가 연결이 되어야 합니다. 그리고 세척 후에 더러운 물들을 버릴 수 있도록 하수 쪽 드레인 호스가 있기 때문에 그 세척 후에 더러운 물을 버릴 수 있는 드레인 호스가 연결이 되어야 합니다. 그래서 총 3가지가 꼭 필요한 아이템입니다. За эхлээд болохоор одоо байршуулахдаа одоо 3 төрлийн 3 янзын зүйлсийг одоо бид нэр анхаарах ёстой. За тэр нь болохоор эхлээд болохоор мэдээ цахилгаанаар ашигладаг учраас сайн чанарын одоо цахилгаан одоо холбох ёстой бид нэр. За тэгээ хоёрдугаар нь гэх юм бол мэдээж усаар бид нэр угааж цэвэрлэдэг учраас одоо устай одоо холбогдсон байх ёстой, усны шугамтай холбогдсон байх ёстой. За гуравдугаар гэх юм бол одоо бохир усаа гадагшлуулах одоо тийм бохир усаа гадагшлуулдаг бас байх хэрэгтэй. Тийм учраас бохир устай холбогдсон байх хэрэгтэй гэсэн үг байна тийм. 그리고 상황에 따라서 증류수로 글라스웨어를 세척을 원하시는 분들이 계십니다. 그런 경우에는 그 증류수가 연결이 되어야 되고요. 통상적으로 증류수 공급 시설이 있는 곳에서는 증류수 호스를 저희 글라스웨어 워셔에 직접적으로 연결시키면 되겠고, 증류수 서플라이가 안 되는 경우, 공급이 안 되는 경우에는 따로 증류수 통을 구매하셔서 거기에 물을 거기에 담아서 사용하시면 되겠습니다.
За тийм нөхцөл байдлаас шалтгаалаад болохоор заримдаа бас нэрмэл ус шаардлагатай, нэрмэл усаар ингээ заавал угаах шаардлагатай гэсэн тийм хэрэглэгчид байдаг. За тийм бол бас нэрмэл усны хоолой биднээс давхар залгах хэрэгтэй. За тэгээд зарим айлууд нь болохоор нэрмэл усны одоо хоолой аль хэдийн залгсан байдаг. Хэрвээ залгаагүй байх юм бол бас одоо нэрмэл усны савыг бас бид нэр давхар холбож өгөх шаардлагатай байх нэ. 그리고 세척 중에 또 같이 꼭 사용하셔야 되는 그 세척 세제 그리고 린스 제품들도 저희가 준비가 되어 있고요. 언제든지 관련된 필요하신 아이템들이 있으시면은 연락 부탁드리겠습니다. За тэгээд нэмэлтээр болохоор бид нэр яг нөгөө аяг угаадаг шиг те за аяг угаагч болон одоо зайлгч гэж одоо яг энэ зурган дээр байгаа ягаан цэнхэр өнгийн хоёрын одоо ийм угаалгын нутаг шиг тийм зүйл бас байгаа. Тэгээд нэмэлтээр та бүхэнд хэрэгтэй зүйл байгаа бол бас бидэнтэй холбогдорой. 저희 대한과학의 글라스웨어 워셔 같은 경우 아까 말씀드린 것처럼 굉장히 기본적인 제품이기 때문에 드라잉 기능이 빠져 있습니다. 그래서 이제 제품이 세척이 그러니까 글라스웨어들이 세척이 됐을 경우에 드라잉하는 그런 과정이 필요한데요. 드라잉 과정에서 저희가 통상적으로 많이 쓰는 것들이 드라잉 오븐입니다. За тэгээд саяны болохоор glassware washer нь болохоор бидний одоо яг энгийн хэрэглээний тийм тоног төхөөрөмж байгаа. За тийм учраас яг одоо хатаах тийм одоо үйлчилгээ нь байхгүй байгаа. За тэгэхээр зөвхөн угаадаг тийм тоног төхөөрөмж байх нэ. За тэгэхээр угаачаад бид нэр дараа нь ингээд угаасныхаа дараа хатаах шаардлагатай учраас одоо хатаах үйл явцад явцад шаардлагатай тоног төхөөрөмж болох одоо forced air drying oven гэсэн одоо энэ тоног төхөөрөмжийг танилцуулж байна. 이 사진에 보이시는 것처럼 저희 드라잉 오븐 같은 경우는 50리터 그리고 가장 큰 리터 수로는 105리터로 준비가 되어 있고요. 특히나 저희 드라잉 오븐 같은 경우는 사실 단순한 건조 기능뿐만 아니라 이 제품은 뭐 실험실에서 사용하시는 그런 건조 그리고 뭐 베이킹 이런 목적으로도 사용할 수 있도록 아주 정밀한 온도 제어가 가능한 제품입니다. За энэ хүү тоног хэмжээ гэх юм бол одоо багтаамжныхаа хувьд 4 төрөлтэй байх нь 50 литр. За тэгээ хамгийн том нь 305 литр тэгээ дундалт нь болохоор 105 литр, 155 литр гэсэн 4 төрөл байна. За тэгээд энэ тоног хэмжээ нь болохоор яг энгийн гэхээсээ илүү бас одоо лабораторийн одоо бүх зүйлийг одоо хатаах тийм тоног төхөөрөмж байх нэ. За гэхдээ яг зөвхөн хатаах төрөл биш бас бейкинг бас хийх боломжтой тийм одоо сайн чанарын тоног төхөөрөмж байх нэ. 일단은 저희 제품에는 3면에 히터가 있기 때문에 우수한 온도 제어 능력을 가지고 있고 또 추가적으로 세계 최초로 스마트랩 컨트롤을 이용해서 고객님의 핸드폰을 이용해서 제품을 동작시키고 현재 온도가 몇 도인지도 확인 가능한 최신의 장비가 되겠습니다. За энэ хүү тоног төхөөрөмж нь болохоор маш сайн гүйцэтгэлтэй бас гурван талдаа ингээ халаалтын бүстэй учраас маш сайн одоо бас хурдан халах тийм чадвартай байгаа. За тэгээ мөн болохоор одоо ухаалаг ийм контроллер буюу ухаалаг хянагчтай. За энэ нь болохоор яаж юм гэхээр утсандаа одоо аппликейшн татаад одоо хэрхэн ажиллаж байна вэ гэдэг одоо ажиллаж байгаа үйл явцаа хянах боломжтой байх нэ. 그리고 저희가 또 다른 최근에 새로 런칭한 제품이 있는데요. 이 제품은 드라잉 챔버입니다. За дараачих нь болохоор drying chamber гэдэг бас мөн адил бас энгийн одоо хатаах зорилттой тийм тоног төхөөрөмж байна. 앞에 설명드린 드라잉 오븐과 드라잉 챔버의 큰 차이점이라고 하면 아까 말씀드린 것처럼 드라잉 오븐의 경우에 단순한 건조뿐만 아니라 베이킹이라든지 이베포레이팅 같은 시료 준비, 샘플 준비에 필요한 과정들을 수행할 수 있도록 아주 정밀한 제품인데요. 이 드라잉 챔버의 경우에는 오로지 건조만을 위한 경제적인 제품이 되겠습니다. За oven chamber хоёрын одоо хамгийн том ялгаатай зүйл нь гэх юм бол за өмнө хэлсэнчлэн oven нь болохоор одоо зөвхөн халаах биш одоо baking evaporator буюу одоо дээж evaporator мөн одоо дээж бэлтгэх гэх мэтчлэнгээр одоо нарийн одоо үйл ажиллагаагаар бас нарийн ашиглагч болох боломжтой байгаа. За chamber-ийн хувьд гэх юм бол зөвхөн одоо халаах үйл явцаар
хэрэгэлдэг учраас бас энэ нэг талаараа эдийн засгийн ч гэсэндээ хэмнэлттэй тийм бүтээгдэхүүн байна. 이 드라잉 챔버의 경우에 그 드라잉 건조, 그러니까 글라스웨어 건조에 초점이 맞춰져 있기 때문에 가장 많이 사용하는 용량인 105리터 그리고 155리터로 구성이 되어 있습니다. За энэхүү одоо танууд хөрөмжийн хувьд гэх юм бол хамгийн хэрэглэгддэг одоо хүмүүсийн хэрэглэгчтэй хамгийн хэрэглэгддэг тэр одоо хүрээний багтаамж нь хэм бол 105 литр, 155 литр байдаг. 그리고 이제 내부에 에어 서큘레이션이 있는 드라잉 F 모델이 있고요. 그리고 내부에 팬이 없이 그라비티 컨벡션이 일어나는 드라이 G 모델이 따로따로 구분이 되어 있기 때문에 사용하신 어플리케이션에 따라서 선택하시면 되겠습니다. За энэ тоног хөрөмжийн дээр нь болохоор одоо агарын эргэлттэй хэлбэр төрөл гэж байгаа. За тэр нь болохоор dry F гэсэн төрөл. За агарын эргэлдэхгүй төрөл гэж байгаа. Тэр нь dry G гэсэн одоо тийм төрөл байх нэ. Тэгэхээр хоёр юм төрөлтэй. Тэгэхээр та бүхний яг хэрэглэж байгаа зорилгоосоо шалтгаалаад яг ямар нөхцөлд хэрэглэж байна гэдгээс шалтгаалаад энэхүү хоёр төрлөөс сонгож ашиглах боломжтой. 그리고 해당 제품은 90도까지 동작하게 돼서 건조에 대한 목적으로만 사용하도록 설계가 되어 있고 또 이제 도어 쪽에 보시면은 내부가 보일 수 있도록 글라스웨어로 저희 글라스웨어 도어로 설계되어 있습니다. За энэхүү танууд хөрөмжийн гэх юм бол 90 градус хүртэл одоо халах боломжтой. Тийм учраас зөвхөн халаах зорилготойгоор л одоо суулгагдсан, суйрлуулагдсан байгаа. За тэгээд доотлих нь энэхүү зурган дээр харж байгаачлан одоо доторх зүйлс нь бүгдээ харагдах боломжтойгоор одоо юм шилэн халахтай ар хийгдсэн байгаа. 그리고 이제 마지막으로 제가 설명드릴 거는 랩웨어 드라이어입니다. 아마 실험실에서 많이 보셨을 거라고 생각을 하고요. 통상적으로 많이 사용하는 드라잉 랩이라고도 얘기를 합니다. За энэхүү одоо labor dryer буюу одоо энэ шил савыг хатаагч нь болохоор та бүхнийг бас маш их харж байсан баха гэж бодож байна. Тэгээд маш их бас хэрэгэлдэг dry rack гэдэг нэрээр нь бас та бүхэн сонсч байсан баха гэж бодож байна. 일반 드라잉 렉이랑 조금 다른 점은 저희 그 드라이어 같은 경우에는 여기 밑에 사진에 보이시는 것처럼 팩 중간에 구멍이 뚫려 있습니다. 그래서 저 구멍을 통해서 따뜻한 바람을 발생을 시키고요. 그렇기 때문에 글라스웨어들 혹은 플라스틱 웨어들이 빠르게 건조될 수 있는 건조기가 되겠습니다. За энгийн одоо dry rack буюу одоо хатаагч шил сав хатаагчаас юугаар ялгаатай юм бэ гэхээр одоо та бүхэн зурган дээр харж байгаа бол одоо peg буюу одоо энэ ингээд юунууд байгаа. Юу гэдэг л хатаагч ингээд тавиурууд байгаа. Тэгэхээр тэр тавиуруудаас одоо тавиуруудын дундуур нь одоо ингээд нүхтэй байгаа шүү дээ. За тэгэхээр тэрнгээр одоо халаах буюу хатаах тийм уур одоо халуун уур ингээд үлээж яадаг. Тэгэхээр тэрнгээрээ маш хурдан ингээд хатааж өгдөг. Тийм одоо таныг тийм зүйл байна. 저희 드라이의 경우에는 총 39개의 팩으로 구성이 되어 있고 보시는 것처럼 위쪽에는 좀 큰 팩이 되어 있기 때문에 큰 글라스웨어들을 넣으시면 되고요. 밑에 쪽에는 작은 팩으로 작은 글라스웨어들을 꽂을 수 있도록 되어 있습니다. 그리고 최근에는 글라스웨어뿐만 아니라 플라스틱 웨어도 굉장히 실험실에서 많이 사용하는데요. 플라스틱 웨어의 경우에 고온으로 건조를 시키게 되면은 변형이 일어납니다. 그렇기 때문에 온도를 두 가지로 제어가 가능합니다. 글라스웨어의 경우에는 75도, 그리고 플라스틱 경우에는 50도의 온풍으로, 그러니까 따뜻한 바람으로 빠른 건조를 실현하고 있습니다. За тэгээд энэ зурган дээр харагдаж байгаачлан за ерөөдөө энэхүүд одоо хатаагч нь болохоор 39 юм одоо тавиуртай. За тэгээд хамгийн дээдлэлт нь болохоор дандаа юм том шил савнуудыг хатааж болно. За доогуур нь болохоор жижиг хэмжээтэй шил савнуудаа хатаах боломжтой. За тэгээд зөвхөн одоо яг шилэн одоо шил сав биш одоо пластик зүйлсийг ч гэсэндээ хатаах боломжтой байгаа. За тэгээд пластик зүйлээ хатаахын тулд бид нэр температураа багасгахад л болно гэсэн. За тэгээд температураа багасгахдаа болохоор одоо 50 градус хүртэл за шил сав болохоор 75 градус хүртэл халаагаад маш хурдан хугацаанд бид нар шил саваа хатаах боломжтой. 이렇게 해서 제가 오늘 글라스웨어 클리닝에 관련된
지금 현재 하고 계신 작업들을 좀 도와줄 수 있는 장비에 대해 좀 설명을 드렸고요. 혹시 궁금하신 내용이 있으시면 질문해 주세요. За тэгээд одоо сая за энэ хүртэл та бүхэн танилцуулж дууслаа. Тэгээд та бүхний бас одоо ашиглаж байгаа одоо хийж байгаа ажил чинь бас тусалцаа болох үүднээс болох болов гэсэн үүднээс одоо та бүхэнд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг танилцууллаа. За одоо та бүхэн бас асуумаар байгаа асуулт байвал одоо асууж болно. 여보세요? 네, 여보세요. 예, 교수님, 안녕하세요. 감사합니다. 전 강의 감사드립니다. 예, 발표 잘 들었고요. 네네. 예, 제가 한 가지 질문 있습니다. 혹시 따로 세척 액은 있는 거예요? 예, 맞습니다. 예, 여기 제가 설명을 드린 것처럼 글라스웨어 워셔도 세척에 디터전트가 있어야 됩니다. 세제죠. 예. 그래서 여기 보이시는 것처럼 저희 빨간색으로 되어 있는 게 저희 세제고요. 그리고 세척 후에 또 이제 린싱을 해야 되니까 그 린싱을 위한 린스도 저희가 공급을 하고 있습니다. 아, 네, 예. 우리 연구실은 이렇게 불임 병원이에요. 네네. 그래서 우리 불임에도 난자, 정자에도 영향을 안 미치나요? 혹시 이거 세제가? 아, 그거는 제가 조금 확인은 해봐야 되겠는데요. 지금 사실 실험실에서 사용하는 세제이기 때문에 일단은 제 생각에는 크게 문제가 없을 거라고 생각이 들어요. 근데 사실 의학 분야에서는 또 약간 다를 수가 있으니까 그 내용은 제가 한번 확인해보고 말씀드리도록 하겠습니다. 아, 예, 그럼 그거 확인하고 경적을 받을 수 있는 거죠? 예, 가능합니다. 아, 예, 감사합니다. 그리고 아까 드라이 챔버 있잖아요. 네네. 예, 드라이 챔버도 견적을 받을 수 있는 거죠? 예, 예. 알겠습니다. 아, 예, 부탁드립니다. 교수님, 감사합니다. 예, 감사합니다. 네. 브루트 씨. 네. 아, 예. 입니다. 방금 저희 고객님께서 질문 주셨는데 다 들으셨나요, 혹시? 네, 잘 들었습니다. 예. 그래서 요거 관련돼서 조금 견적 내용 좀 필요할 것 같아서 제가 요거 끝나고 나서 다시 연락드리겠습니다. 네, 아, 네, 알겠습니다. 감사합니다. 네. За өртөө сая асуулт хариултыг бас товчхон бусад үзэгчдэр оролцогч нарт бас тайлбарлачаарай. сая хэн асуусан юм? 아, 구름 жаргал би асуусан шүү. За. За та өөрөө асуусан юмнуудыг хэлээд өгч үү? Аа. Хэлж авах байхгүй юу? 아, сая болохоор нөгөө сайн байцгаана уу өдрийн мэнд хүргэе. Намайг Пүрэв Жаргал гэдэг. Тэгээд миний хувьд болохоор одоо нөгөө өргүүдлийн эмнэлэгт ажилладаг. Тэгээд би нөгөө өргүүдлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг угаах одоо нөгөө washing юу байгаа шүү дээ. Угааж байгаа бодисууд тэгээд нөгөө зайлдж байгаа бодисуудын талаар асуусан. Энэ маань одоо өргүүдэлд бол өндгийс болон эвэлгийс болон үр хөвөрлийг ашиглаж байгаа бодис савруулж хэрвээ угаахад цэвэрлэхэд хортой нөлөө байгаа юу гэсэн чинь тэрийг судлаж үзээд эргээд мэдэгдъя гэдэг чинь. Тэгээ би энэний үнийн санал авъя гэж хэлсэн байгаа. За бас dry chamber-ийн үнийн саналыг авъя гэж хэлсэн байгаа. Баярлалаа. Манайхан тэмдэглэж байгаа үнийн санал хэлгээе. За баярлалаа. За дараагийнх нь. За асуулт асуухаар бол арай өргөд яваарай. Эсвэл чатн дээр бичсэн болно. Батагчийн ойролцоо үн хэдвэ? За бүртөө энэ дээр манай чатн дээр биш. Shop screen segment дээр энэ юу байж байгаа бох тэ. Баяр хараад хэлээ. Ойролцоогоор одоо яг за манайх дээр бараа бүтээгдэхүүний үнийг ялангуяа одоо Солонгос энэ дайхан компанид үйлдвэрлэгдсэн
бараануудын үнийг болохоор Shopzilla Green Chemistry segment гэсэн вебсайт руу ороод одоогийн өнөөдрийн байгаа үнүүдийг бол харж болж байгаа. Энд бол маш олон бараа бүтээгдэхүүнүүд. За би энэ доор тэмдэглэгээд биччихье тийм ээ. За ultrasonic cleaner за энэ асуултыг харин эднээсээс асуух зүг байх. За үнийн саналтай холбоотой юмнууд бол Монгол дахь одоо дистрибьюторийн хувьд бид нар одоо энэ зам тээврийн үн, нийлүүлэгчийн үн, хэл гайл гээд олон юмнууд орж тооцогддог учраас бэлэн байгаа үнүүдийг нь бол өгөөд явчих. Бэлэн байхгүй гэдэг юм уу харагдахгүй байвал тэндээс үнийн санал аваад илгээж болно. За энд фартах шүгэний үнийн саналыг ямар хаяг төгсөлтөг вэ? Манай Info Green Chemistry гэсэн хаяг руу хүсэлтээ явуулаад тэгээ бид нэр одоо тэрэнд нь бол шууд хариулаад явж байгаа. Мөн манай вебсайтын доор байж байгаа чат Facebook-ийн пэйжийн одоо чатан дээр бол бичих юм бол бид нар бүгдээрнгийн бол нэг үрчлэн харж байгаа. За Korea Green Chemistry гэдэг энэ Солонгосынхон брендийг хариуцж байгаа менежерийн хаяг бас тавигдсан байна. За бүртөө энэ хоёр асуултыг асуух хэрэгтэй байна. За би асууж байна. Good afternoon, Daniel. Yes, How are you doing? good. We have a question for the ultrasonic cleaner. How do we, as the end user, go about to clean the ultrasonic cleaner? What kind of chemicals can we use for it? Basically, there is a special reagent that can be used with the ultrasonic cleaner. But basically, one of the purpose of the ultrasonic cleaner is the unit itself. It generates the agitating of the liquid itself, so that the dirt on the surface can be detached by the agitating of ultrasound. So basically, what the liquid the customer use commonly is the water itself is fine, but in some of the dirt of the foreign substance, that we recommend to use any organic the reagent such as acetone or any kind of diluted liquid that can be removed of the organic substance. Okay. За ультрасоник ваныг ер нь хэрхэн цэвэрлэх вэ гэж асуусан байсан те. Энэ нь өөрөө нөгөө юу ультрасоник ийм долгионыг үүсгэж байгаа учраас тэр гадаргуун дээр тогтсон байгаа бохирыг бол зүгээр зураараа арчаад цэвэрлжиж болно. Зарим бүр нөгөө юу химийн бодис ашигладаг байгууллагуудад бол нөгөө юу органик бодисуудаар цэвэрлж болно. Ацетон гэх мэтэр. Тэгээд энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл бас манай Daihan компаниас бас яг нөгөө өөрийнх нь зориултын урвалжуудыг бас зарж байгаа. Цэвэрлэгээний урвалжийг. Daniel, also for the ultrasonic cleaner, what are the services that the end user should pay attention to? So cleaning after each usage, or I don't know, what kind of maintenance services are there to be done? Yeah, of course, because ultrasonic cleaner is the equipment that can use with the liquid itself, like water or any kind of liquid. So after use of ultrasonic cleaner, we recommend to dry out the bath itself to avoid any unnecessary the trouble on the surface of the bath. So we recommend to have a regular maintenance work to clean up after the use. Okay. За тэгээ ультрасоник ван дээр бас нөгөө юу сервисийн үйлчилгээний талаар асуусан байсан. Тэрэн дээр нь бол ер нь яг хэрэглэснийхаа дараа болвол удаан ашиглахын тулд хэрэглэснийхаа дараа ер нь арчаад
цэвэрлж байвал нөгөө юу энэ чинь өөрийгөө цэвэрлээд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хэрэгснийхаа дараа нэг арчиж байвал сайн шүү. Бусдаар бол өөр тийм хэрэглэх тийм сервис үйлчилгээ бол байхгүй. And one more thing is we recommend the use of the wire basket because the ultrasound that has been generated by the unit itself has been located in the bottom of the bed itself. So if there is any the substance that can be blocked the ultrasound itself, then the transducer of the ultrasound can be damaged. So that's why we recommend to use the wire, the basket that you can see on the photo right now. Yep. Yeah. So this is almost the most thing that customer should follow. Тэгээд ер нь бол хэрэглээний тал дээр бол одоо яг энэ зурган дээр дэлгэцэн дээр харагдж байгаа л энэ торон энэ сэтгийг бол ашиглахын зөвлөдөг. Яагаад гэвэл альва ямар нэгэн байдлаар тэр төхөөрөмж нь тэр одоо энэ яг ультрасоник энэ долгионы үүсгэж байгаа төхөөрөмж нь яг доотлолт нь суурилсан байгаа учраас ямар нэгэн байдлаар тэр дотор нь хийсэн юмнууд чинь тэр долгионыг хаах юм бол үр дүн маш муу гардаг. Тийм учраас энэ сэтгэн торыг ашиглах нь хамгийн зүйтэй шүү. Дараагийнх нь гинэ. Энэ хатах шүүгээ алсын зайнаас удирддаг гэсэн бог гэсэн үнэ асуулт. За for the drying oven, it was previously mentioned that it can be operated remotely. So does this mean that there is a app for the telephone, or what was the meaning behind it? Yeah, of course. If you say the smart lab controller, it means that the unit has the touch screen, the UI board, which means it has been the Android system. So since we are using the controller as the Android system, so we provide the app that you can download from like Google or iOS App Store. So through this app, you can check the temperature and operation status of the unit itself. Of course, you can control the unit, like turn on the temperature or change the temperature. Those kind of activities also available with our app. Okay. За тэр саний асуулт нь хажуу нөгөө хатаах шүүгээ бол нөгөө тэр удирдлагын систем нь бол Android дээр суурилсан байгаа. Тэгээд даяханаас бол одоо нөгөө юу аппликейшнийг гаргацсан байгаа. Тэгэхээр тэр аппликейшныхаа дагуу хатаах шүүгийнхээ температурыг, хугацааг нь бүгднгийн гар утсан дээр хянаж болно. Ойр зур нөгөө температураа нэмэх хасах гэсэн тохиолдлуудаа бол хийж болно. Дараагийн асуулт. Линз зэрэг цэвэрлэж болдгоо. There's a question with the ultrasonic cleaner. Is it only for glassware, or can it also be used for other items such as cuvettes and lenses and that kind of things? Yeah, sure. Any kind of the things they should be cleaned up. Then this ultrasonic cleaner is the design for the cleaning, so they can use with any kind of stuff. За энэ ультрасоник ван бол зөвхөн шилд биш. Одоо лабораторийн хэмжээнд ашиглаад ариутгах ёстой бүхий л зүйлийг ашиглаж болно. Тэгэхээр cuvette lens гэх мэт юмнуудыг чинь бол бүгднгийн цэвэрлж болно. За тэр нэг хэмжээний талаар асуусан байна. Labware drying өөр жижиг хэмжээтэй байдаг уу? 39 баг. Labware drying oven, do you have other smaller models, or is the 39C the smallest? You mean the dryer, this one, right? Yes. Okay. This is only the item we have. Okay. За энэ Labware drying rack нь бол ерөөсөө энэ л заагур байгаа гэж шүү. Тэгэхээр 39-оос өшөө бага бол байхгүй. To be honest, this is not really big.
Энэ өөрөө what do you mean? Because the itself, of course, we have 39 the places, but normally, like in the laboratory, we use the more than 39 the glassware. So it's not really big enough, to be honest. Энэ нь бол яг нөгөө юу хамгийн жижиг завгар нь гэхдээ бас нөх их хэрэглэгддэг завгар нь биш. Яг л ихэнхдээ лаборатори одоо 39-өөс илүү ихийг урьж хатаах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ нь бол энээс өшөө жижиг бол шаардлага ер нь баг байдгүй гэж. За энэ сүүлд байгаа асуултанд за энэ 2 дахь сард шүүгээ авсан хэрвээ одоо Android юутай smart application-тай байсан бол манайхан зааж өгөх хэрэгтэй байсан. Энэ нь одоо яагаад зааж өгөхгүй юм бэ? Daniel, for the mobile application for the drying oven, Yes. is that available on the Google Play Store? Yes. If you search as the Smart Lab Wire, WIRE, then you can find the application that we listed. Smart Lab Wire. Yeah. За Google Play Store дээр Smart Lab Wire гэж бичих юм бол application шууд гарч ирнэ гэж байна шүү. Би одоо бичээд яваа. За Smart Lab Wire гэдэг нэрээр application нь Google Play Store дээр байгаа, iOS Play Store дээр бас байгаа гэсэн үг шүү. I'm not so sure if you can see this one. За яаж харагдаж байгааг нь харуул. Oh, no. Sorry. We cannot see it's low bit too far. Yeah. За шил сав багчийн түрүүний нөгөө бид хэдийн тооцоолсон чи хэд ямар хэмжээстэй нөлөөлөх юм бэ? Өртөө. Шил сав багч түрүүний тооцоолсон нь ямар хэмжээстэй байсан бэ гэдэг. Таны өгсөн үү? Тийм. Үгүй нөгөө чиний үнийн санал өгөөд байсан байна. Байханы юу? 400 литр штэ. 400 литртэй. Тэр бол их том байгаа. Тэгэхээр 400 литртэй чи 65 литртэй байсан. 65 литртэй хийдэ. 16 сая гэж байгаа. За. Тэгэхээр өөр маркууд их байгаа. Бидэд аль болохоор одоо энэ Солонгосын 2 жилийн баталгаатай бараа санал болгохыг хийж байна. Гэхдээ одоо Монгол хэрэглэгчдийн шаардж байгаа, хүсэж байгаа үнээс бас жоохон их болж харагдаад байгаа учраас бид бусад улс орнуудын адил төвчний бүтээгдэхүүнүүдийг бас санал болгох юм сонирхолтой байгаа. За саях бол 10 хэдэн сая 20 сая орчим үнэтэй Солонгосын яг одоо аяг тав угаадахтай адилхан зөвхөн лабораторийн шил савны зориулалттай дөрвөн төхөөрөмжүүд байж байгаа. За яг детальчилсан хэд литртэй хэрэгтэй вэ гэдэг дээр нь бид нэр өөртөө ч холбогдоод үнийн санал өгье. За энэ оюун бэлэг гэж нэг юм хийж аваарай. За өөр асуулт үлдсэн үү? Тэр хэлсэн Shopzigri Chemistry segment гэсэн вебсайтн дээр бол шууд хайгаа үзэхээр үнүүд нь бол бас байж байгаа. За нэг зүйл хэлэх гэсэн нь болохоор энэ онц хөрөмжүүдийн техникийн харьцуултыг хийж харахыг хүсэх юм бол за манай каталогийг болохоор Shopzigri Chemistry segment вебсайтн дээр бид нэр бол каталого байршуулсан байж байгаа. За хэрвээ тэрийг тэн дээрээс бол шууд татаад авчиж болж байгаа онлайн хэлбэрээр нь. За хэрвээ татаж авч
болохгүй байгаа бол нэгвэрэл бол онлайнаар ашиглах сонирхолгүй цаасан суурьтай материал ашиглах сонирхолтой бас хүмүүс байдаг. Янз бүрийн одоо онцлогоос хамаарат. За тийм тохиолдолд бол за би эхлээд энэ шокыг нэг харуулчих. За танад харагдаж байна уу? Таны дэлгэц харагдаж байна. За дэлгэсэн дээр байгаа энэ general catalog гэсэн хэсэг дээр бол дарахаар download хийгдэж байгаа. За тэгэхээр энд байгаа энэ бол одоо Dropbox гэдэг програм дээр бичигдсэн ийм юутэй каталог байгаа. Тэгэхээр энэ дээрээс нь та бүхэн датад авчих юм бол нийтдээ 30,000 бараатай каталогийг энд байршуулсан байгаа. Энэ дээрээс одоо юу гэдэг хайгаад одоо бараа бүтээгдэхүүнээр нь хайгаа олох бүрэн боломжтой. За зураг хөрөг техник үзүүлэлт дөнгөсөө асууж ирсэн аппликейшн бол одоо ийм аппликейшн байж байгаа. Бүхэл төрлийн одоо гар утас, пад, компьютераас бол хянах боломжтой байж байгаа. За сая хэлсэн хоног төхөөрөмжүүдийн нэрс болон техникийн үзүүлэлттэйгээ энэ каталог дээр иж өрн гэдэг байж байгаа. Хэрвээ каталог одоо онлайнаар ашигладаг хүн байна гэх юм бол манай компани дээр 30,000 нэр төлөв бараатай энэ каталог ингээд цаасан суурьтай материалаар байж байгаа. За тэгэхээр нэг манай дэлгүүрээ зочлохдоо хүрэлцэн ирээд үнэгүй авч болно. Энийг бол бид нар хэрэглэгчтэй чөлөөтэй өгч байгаа. За одоо ингээд дараагийнхаа хэсэг рүү шилжиж орцгоё гэж бодъё. Энэ асуулт хариулт ерөнхийдөө дуусчих шиг боллоо. За одоо яах вэ гэхлээр би энэ чатын хэсэг дээр Google Sheet тавина. Тэгэхээр за энэ дээр байгаа асуултанд одоо хамгийн хурдан хариулсан хоёр хүний нэрийг бол манай менежерүүд өгсөй. За тэгээд тэр хоёр хүн бол тус өөр 50,000 төгрөгөөр шагнуулахаар сонгогдох юм байна. За ингээд чатн дээр байрлууллаа. За бүртөө нямдорч хоёр бэлдэж байгаарай. За тавигдсан шүү. Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry. Эрүүл мэнд хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалан гэд бүхий салбарт химийн бодисыг ямар нэгэн байдлаар ашигладаг. Тэр хэмжээгээр аюулгүй байдал хэрэглэгчийн мэдлэг хамгаас чухал юм. Өнөөдөр Монголд нийгмийн хариуцлага, ёс зүй, үйлчлүүлэгчийн мэдлэг боловсролд анхаарсан эрэлтээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг Green Chemistry компанийг танилцуулж байна. Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry. Green Chemistry компани мэрэгжлийн боловсон хүчинтэй үндэсний компани. Салбартаа тэргүүлэгч мэрэгжлийн баг хамт олонтой дэлхийд нэртэй брэндүүдтэй хамтран ажилладаг. Уул уурхай болон лабораторийн өндөр цэвэршилт бүхий чанартай химийн бодис нийлүүлдэг. Хэрэглэгчийн химийн боловсролд дээд зэргээр анхаарч сэтгэл ханамжийг онцгойлон авч үздэг. Нийлүүлэлтийг эрсдэлгүй, хурдан шуурхай байлгахад голлон анхаарч ажилладаг зэрэг олон давуу тал нь энэ салбарт хүчтэй оршин тогтнож байгаагийн баталгаа юм.
химийн бодисыг худалдаалах, хадгалах, аюулгүй ажиллагааг хангах хамгийн чухал үзүүлэлт бол стандартын шаардлага хангасан химийн агуулгатай байх. Тийм ч учраас Green Chemistry компани 2014 онд батлагдсан гарсан MNS 6458 2014 шинэ стандартын дагуу жишиг болсон агуулга барьж ашиглалтанд оруулсан юм а. Тус агуулгын давуу тал нь химийн бодисыг аюулгүй хадгалан хэрэглэгчдэд хүргэх бөгөөд 800 нэр төрлийн бодисыг хадгалалтын өнгөний JP кодын дагуу хуурай, шингэн, хортой, хоргүй, эрсдэл багтай зэргээр ангилан аюулгүй хадгалж байна. Мөн химийн бодисыг тээвэрлэх үед эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлж, зориултын тээврийн хэрэгслээр хүссэн газарт нь хүргэн өгч үйлчилж байна. Green Chemistry компани одоогоор 800 гаруй нэр төрлийн химийн бодисыг импортлон худалдаалж байна. Үүнээс 300 гаруй нь уул уурхай, үйлдвэрлэлт, 500 орчим нь эрдэм шинжилгээ судалгаа, лабораторийн үйл ажиллагаа, хөгжилд зориулан ашиглагддаг. Green Chemistry компани өнөөдрийн байдлаар манай улсын нийт лабораториудын 70 орчим хувьтай нь тогтмол харилцаатай байж, лабораторийн зориулттай шинжилгээний бодис болон чанартай багаж тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг нь хариуцсан ажиллаж байгаа юм. Green Chemistry компани таны эрүүл, аюулгүй байдлын үндэс болсон хөдөлмөр хамгааллын хувьд сэргийлээс гадна шилийн сав, эдлэл, тавилга, туслах хэрэгслийг өөрийн дэлгүүрээрээ худалдаалдаг юм. Стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг зөвхөн эндээс сонгодог хэрэглэгчдийн тооч нэмэгдсээр байгаа нь үйлчлүүлэгчдийн итгэлийг нэгэнд олсны баталгаа болж байна. Green Chemistry компани химийн бодисын аюулгүй байдлын чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хурал семинарыг ч мөн тогтмол зохион байгуулдаг. Харин 2016 оноос эхлэн химийн бодистой харьцаж ажилладаг ажилтнанд зориулсан сертификат олгох сургалтыг тогтмол явуулж байна. Green Chemistry компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 500 орчим байгууллагатай хамтран ажиллаж, тэдний этгэлд түншин аль хэдийнэ болж харилцагчдийнхаа хүрээгч улам бүр дэлсээр байна. Тухайлбал оюу толгой, уулын баяжуулах эрдэнэ төлөвлөр, МАГ, Мон цемент, Мон Росцвит мэт зэрэг томоохон компаниудын мөн геологийн төв лаборатори, биокомбинат, улс сувгийн удирдах газар, улсын болон орон нутгийн бүх дулааны цэглэгээ станцууд, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, уул уурхайн яам, хүнс хөдөө аж ахуйн яам, ихтэйд сургуулиуд гэсэн төрийн байгууллагын химийн бодис, багаж тоног төхөөрөмжийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд ханган хамтран ажиллаж байна. Гадаад харилцааны хувьд Green Chemistry компани Америк, Герман, Орос, Хятад, Солонгос, Канада, Австрали, Япон, Польш, энэтхэг зэрэг гадаадын 100 гаруй компанитай хамтран ажилласаар ирсэн. 2014 оноос дэлхийн 140 гаруй оронд химийн бодис, тоног төхөөрөмж нийлүүлдэг үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани болох Sigma Aldrich, Ceylon Scientific, Titan Biotech зэрэг компаниудын албан ёсны дистрибьютор болж чанартай химийн бодис, тоног төхөөрөмжийг хэрэглэгчдэд нийлүүлэн ажиллаж ирсэн юм а. 2017 онд лабораторийн өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Thermo Fisher Scientific, Merck, Daihan Scientific, BioBase Sandy компаниудын Монгол улс дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Аюулгүй хим бидний ирээдүй. За. За хүмүүс чи хурдан гэх чинь маш сайн хариулсан байна. За ингээд эхний хүн болвол амар заяа гэсэн хүн байсан байна. Амар заяа апо цэгмэн гэсэн хаягаас өгүүлсэн байна. За танд баяр хүргье. Амар заяа байна уу? Сайн ярьж болоод байна уу? Бичиж болохгүй л үү? Байна. Баярлалаа. Хамгийн түрүүнд хариулсан байна. За баяр хүргэе. Ахтай сонсон баярлалаа. 50,000 төгрөгөөр шагнаглаа. Тэгээ манай залуучуудад данс мэдээлэлээ явуулаарай.
Түрүүн За тэгээ баярлаа. За хоёр дахь нь болохоор Болор Цэгхэхэ гэсэн хаягтай Болормаа гэсэн хүн байна. За Болормаа байна уу? Болормаа чатан дээр өчөж олно хэрвээ ярьж болохгүй бол компьютер дээр зарим хүмүүс ороод бас микрофонгүй байгаад тохиолдол байдаг. За Болормаа. За Болормаа байхгүй бол одоо дараагийн хүн сонгогдсон шүү дээ. За бүгд дараагийн хүний өгдөө. Байна гэж байна. Боги байсан байна. За түрүүн асуулт Боги гэж орж ирж асууж ирсэн хүн байна. За Болормаагийн юу бичигдээгүй байна. Нөгөө хойдол байгууллага бичигдээгүй болохоор бид нар мэдэхгүй байлаа. За SGS компани Болормаа. За танд баяр хүргье. 50,000 төгрөгөөр шагнаглаа. Маш хурдан асуултанд хариулж анхааралтай хичээлдээ суусан байна. За энэ манай залуучуудад юуг нь авчнаад за мэдээлэл нь байж байгаа. Та нар манайхан холбогдох баха. За ингээд өнөөдрийн бидний одоо зорьсон төлөвлөсөн мэдлэг олох сургалт маань өндөрлөж байна. За энэ сургалт үйл ажиллагаа дуусгахын өмнө бас хэдэн хүмүүст баярлснаа илэрхийлье. English School of Mongolia Эрдэнэ цэцэг хөрөв жаргал гэсэн хүмүүс бол одоо камера өгч хийтвэтэй асуултанд хариулж асуулт тавьж оролцсонд за мөн одоо Боги амар заяа нар идэвхтэй оролцлоо. Оюун бэлэг гэсэн хүн бас асуултанд асууж оролцсон байна. Тэгэхээр бүгдээрэнд нь баярлалаа илэрхийлье. Тэгээ та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Манай компани зүгээс хэрэглэгч нарынхаа мэдлэг мэдээллийг сайжруулах чиглэлээр бас олон арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа. Тэгээ дараагийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоорой. За энэ 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд химийн бодисын аюулгүй байдлын чиглэлээр олон одоо сургагч өгч нарыг олон төрлийн байгууллагуудыг оролцуулсан сургалт семинар зохион байгуулагдахад төлөвлөж байгаа. Зарлал нь бол маргааш тавигдах юм байна. Тэгэхээр бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Дараагийн онлайн болон танхимын арга хэмжээнүүд идэвхтэй оролцохыг хүсье. Баярлалаа. Аюулгүй хим бидний ирээдүй. Green Chemistry